тоногч тэрийг дараа дэлгэрэн гоё видео. Нас автоматар тэгээд би одоогийн ингэж байна. Коплинзад ирж байна. Бүгдээрэнд нь энэ минь төргий. Энэ өглөөний эсвэл энэ оройн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр болохоор 10 сарын 1 одоо 6 цаг болох гэж байна. Би өнөөдөр хагас өдөр тэгээд би өнөөдөр найзууд руугаа явна. Тэгээд одоо бас чумаа бэлтгэж чинь. Тэгээд би найзууд руугаа явгаа зүгээр явахгүй бас влог хийгээд тэгээд бас юу гэдэг юм уу цахгүй юу. Та нарт гоё хот мотоо үзүүлээл. Тэгээ коплинзаар би бүгд дайрж явах хэрэгтэй. Тэгээ коплинзыг харуулад тэгээд бас би угаасаа тоногч тэрийг дараа дэлгэрэнгүй гоё видео нэрнэ. Тэгээд бас өөртөө зориулж ирнэ ноёд коплинзийнхаа жоохон бичлэгийг хий гэж бодсон байгаа. Тэгээд цугаарай лайк дараад тэгээд миний сувгийг subscribe хийгээг бол subscribe хийгээ битгий мартаарай. За, subscribe. Би одоо гараа үжи автобуснаас очив. Nächste Haltestelle Niederriber in der Stadt. Амар тэмээ гэсэн. Өнөөдөр чинь ингээд 10 сарын 1 шүү дээ. Тэгээд би шинэ юу авах хэрэгтэй. Тэрийг марцсан байна. Тэгээд би одоогийн ингээд явчих юм Nächste Haltestelle Neuwied Marktstraße. 60 евроор торгуулна. Тийм болохоор би юу авах вэ? Тийм болохоор би тиктэй заавал гэртээ авах хэрэгтэй. Тэгээд би одоо буцаа авах хэрэгтэй. Nächste Haltestelle Шинэ санал болж байгаа. За би буцаа явах хэрэгтэй болсон тул автобус өглөөхөр болсон. Тэгээд автобус ирэхэд 20 минуттай байгаа байхгүй юу? Тэгээд бид нэр хооронд Bahnhof дээр юунаас автоматаас хэрхэн яаж одоо чиглэл харах заавал авах шаардлагагүй юу харж болно. Шуул нь авах хэрэгтэй л да. Гэтэ би харахад ашиглацдаг байхгүй юу? Тэгээд тэрийг бид та нарт одоо гоё ингээд зааж өгье гэх юм уу. Энэ болохоор манай ноёны хотын Bahnhof том газруудын бол 8 гоё том байдаг заяа. Би коплинзийнхыг өнөөдөр бас харуулна. За одоо энэ болохоор хүлээгдэх хэсэг нь байна. Цуга. Хүлээгдэх хэсэг за би гараа жоохон тэгшүүлэхгүй бол далиагаад байна. Яг. За. Тэгээд за одоо тэнд 2-ын тоо 3-ын тоогааз тэр болохоор классийн тоо 2-р классаас гэх юм бол ингээ наашаар зогсож байгаа суун 3 гэх юм бол цаашаар зогсож байгаа суун миний зогсож байгаа болохоор 1-р класс нахгүй юу. Тэгээд энэ автоматтай хүн байгаа болохоор би хичээд очиж чадахгүй байна. Тэр бичсэн байна манайх дээр юу бич хэлж байгаа. Одоо л Bahnhof дээр нөгөө талын класс дээр бол хүн алга. Гэтэ энд болохоор 2 3 лав хүнтэй байна. Тэгээд энэ болохоор өглөө ажил ерөнхийдөө нөгөө эрт эхэлцдэг болохоор хүмүүс ер нь бол эрт гараад ирдэг гэх юм уу. Нэг чангалаг хөдлөх гэж байна. За тэгээд ирчээд Bahnhof дээр буучаад лифт дээр буугаад нөгөө талхаа класс руу гарч болно. Эсвэл штар бууж болно. Тэгээд энд хүмүүс амар их дугуй ундаг гэж би ер нь бол хэлсэн. 2 3 дахь хэлж байгаа. Тэгээд дугуй юу яаж болно? Дугуйтай бол дугуйгаа энд үлдээж болно. Би одоо та хэдэд энэ болохоор 15 дугаар энэ болохоор класс биш. Яг одоо энэ хоосон байгаа зам болохоор 15 дугаар класс Франкфурт руу явдаг. Дандаа зөвхөн эндээс зөвхөн Франкфурт руу л явдаг. За одоо энэ болохоор
Abfahrt байна. Та хэд тэрсэн харагдаж байгаа бүгд мэдгүй байна. Ачаач. Тэгээд одоо жишээ нь энэ хамгийн ихэнд RB27 гэсэн болохоор 1201-т ирээд тэгээд юу яадаг 1201-т ирээд 1201-т ирээд тэгээд энд болохоор одоо энэ хамгийн хойдолтойгоо тоон болохоор классынхаа 2 гэсэн байгаа. 2 дахь классаас яваад тэгээд хамгийн эцсийнхаа буудлын дээр 2.9-д очдог. Тэгээд энэ доотлих нь 0058-д нөгөө талаас нь Копленц орох нь ирээд тэгээд 1.12 одоо эндээс 20 минут л Копленц руу явдаг гэсэн үг. Тэгээд одоо энэ 4:37 байна. 4:37 талаар класс 15-аас Франкфурт руу явдаг. Тэр нь бол ингээд цагаар нь юуг нь харчиж болно. Тэгээд 2 цагаас 4:30 хүртэл ямар ч цууг явдаггүй байгаа. Тэдгээр цагуудад цуугнууд зогссон байдаг гэх юм уу? Тэр цагуудад ерөөсөө ямар ч юм байхгүй. Тэгээд за юу яа. Одоо зүгээр автобусныхаа буудлын руу автобусаар үлээ. Тэгвэл яж хат автобусны буудлын дээр ингээд хүмүүс байгаад намайг ямар хараад би яж хат өнөөдөр бүр амар влог хийх гэсэн зорилготой гарч ирсэн болохоор гар мараа барьсан амар сүртэй яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ одоо автобусны буудлын руу явцгаая. Том хотуудад бол ингээд баан хатад нам гоё л даалаа юм. Та хэд амар ханхуу харагдаж магадгүй манай энд бол айгу гэрэлтэй гэдэг байгаа шүү. Энэ зүгээр л утасны юугаар л тэгэж харагдаж байгаа байх. Манай хот бол нэг иймэрхүү хот байдаг байгаа. Бүс нэг л хайсан би бараг. За автобусны буудал бас класстай. Би болохоор класс C-гээс суух хэрэгтэй. Одоо энэ автобусны буудлын юунууд байна. Миний автобус гэхэд болохоор энэ ихтэй хуучин байна л да. Гэтэ ямар ч тач би болохоор C-гээс суух хэрэгтэй. Тэгээд дээр буудаг. Дэглийнхэн сайн харагдах байх шиг байна тий. За тэгээд бүтэн сая өдөр одоо энэ Bahnhof дээр гэдэг юм киоск гэсэн юм жижиг дэлгүүрүүд л ерөнхийдөө ажилладаг. Тэгээд энэ баг ингээд миний влогоноос гадна таатай амар зөвлөгөө юу боллоо шүү. Хэдүүлээ ингээд сууж байхдаа нэг мөсөн хэрхэн чиглэлийн аппликейшн дээрээс хараад уцгаачи. За одоо жишээ нь энэ дээр болохоор за би Ромерштрассе энэ дээр анх эхлэж байгаа цэгийг оруулна. За би одоо жишээ нь Байдлэр гэдэг газар руу нүүж байгаа. За тэгээ би 11 сарын 30-нд явна. За би өглөө 6:50-аас хойш шуудыг хармаар байна. За тэгэх юм бол одоо ингээд энэ тикетийн өмнөд энэ бүс болохоор ингээд би амар эрт бараг 2 сарын өмнө харж байгаа учраас ингээд хэмтэн гарч ирж байгаа. Тулгаж харах юм бол ер нь бол үнэтэй болчихно. Одоо жишээ нь он сараа солиод за 10 сарын 30-ныхыг гэж за 31-ийнхыг гэж харж үзье л та. Тэгэх юм бол тикний үнэ за ингээд өсөөр явчихдаг байгаа. Уучлаарай. Автобусны бодлоор сууж байгаа болохоор ингээд өдөр машинууд яваад. За тэгэх бодлоо тиктэй жишээ ингээд хадгалж болно. За жишээ нь би одоо гэхэд энэ тикетийг хадгалсан байна л да. Энэ болохоор 22 оны 11 сарын 30-ны тикет. Манай Ромерштрассе-аас бишээгээ миний явах газар Байдлэр рүү явах тикет байх жишээний. За тэнгууд мужийн бас аппликейшн байдаг. Rheinland-Pfalz гэдэг манай мужийн. Одоо жишээ нь би яг одоо бол 80-д Bahnhof-аас Ромерштрассе руу явах гэж байна. Тэгээд он сараа харж байгаа. Abfahrt гэдэг мэтлэг Анкурт бол очих. За тэгээд цуг юм байгаа. Одоо энэ Bahnhof Bussteigen C-гээс гэсэн байгааз 7:15-д. Тэгээд би энэ хүртэл 18 минут автобусаар явах нь гэлүүгээ. За нэг юм уу тэгээд. За энэ хартаа шийт би бол энэ хоёрын хооронд үнгүү явдаг хүн байхгүй юу? Одоо тэгээд за яг ингээд хэрвээ автобусанд тикетгүй орж ирэх юм бол
мөнгө төлөө тиктэй авдаг байгаа. Бич та камерчтэй. Яа. Тэгээд үүдэн дээрээсээ шууд ингээд тиктэй аавна. Яагаад вэ? Nächste Haltestelle Neuwied. 7:16 тавсан. Тийм. За нэг юм хүч шиг. Окей. Одоо бүгдээрээ авцгаая да. Одоо бүгдээрээ буцаад гэртээ очиод тэгээд тиктэй 10 сарынхаа тиктийг аваад тэгээд буцаад явна. Бүр гигээ орчлоо шалтан минь наашаага явчаад хүрээд ирлээ. Юу явж байна? Одоо гэрээр орж шин тикт авчаад тэгээд явъя. Гэртээ ороод унтаад манай эхнэр Катрин сэрхгүй. Катринаас би нөгөө тасалбар авах хэрэгтэй учраас сэрхийн нүлээгээд бас нөгөө ээлж ажилтай хүн учраас сэрэж чадахгүй. Тэгээд хүлээж байж агаад одоо яг гараа авч байна. Одоо яг 24 гээд одоо яг 5 минутын дараа бусны буудлын дээр бус ирнэ. Тэгээд одоо чихнээсээ явцгаая. Одоо чихнээсээ банов дээр буугаад цугандаа суугаар явж байна. Тэгээд одоо яг чихнээсээ явцгаая. Нөгөө электрон машинууд их байдаг. Одоо тэнд цэнэглэдэг. Тэнд яг нэгэн цэнэглээ зогсож байна. За энэ болохоор цогны Банхофын дугууны зогсоол байна. Германд ер нь бол ингээд таанч ууж болно, таанч тамхи бол ерөнхийдөө татаж болно. Гэхдээ яг заалт байхгүй бол хаанч хамаагүй хүмүүс тамхи татаж арих удаг. Арих биш пив удаг. Одоо энэ миний өглөөний хэлсэн дэг 1.5 класс гэсэн. За тэнд байгаа бичгтээ юугаад тэн дээр болохоор мэдээлэл гарч ирдэг. Одоо болохоор зүгээр цаг нь гарч ирж байна. За энэ цугаад хүлээж бай да. Цугаа. Хай. Би хальт унтаад босоод ирсэн. Чахан самбирсан байж магадгүй. За тэгээ цугандаа суучаад эргээд уулзъя. Цугандаа суудсан. Одоо Kaufland Haft Bahnhof руу явж байна. Энэ цуг гоцорч ирсэн болохоор би Haft дээр нь буугаад бүр цагийн дараа бараг л цагийн дараа нэг 20-30 минутын дараа суун. Тэр хооронд таад Kaufland-ыг харуулъя за. Тэгээд энэ хоёр тасалж орох байх шүү энэ бичлэг. 3 ч юм уу. Яг найзууд руу очих хүртэл тэгээд найзуудтай цуг байх. Бааштай. Kaufland-д ирж байна. Гэтэ энэ штат мэдэн. Kaufland хотод болохоор Deutsche Eck гэдэг Германы ганц Eck гурвалжин байдаг. Би ихтэй тэрийг бол 2-3 удаа харсан. Ойрхон болохоор ер нь амар их энд ирдэг. Haft Bahnhof дээр ирсэн. Одоо би болохоор Gleis 2-оос суух хэрэгтэй. Гэхдээ бүр болоогүй байгаа учраас бүгдээрээ Kaufland зорж явна. За манай Kaufland бол бас нэг том хот биш. Гэхдээ нэг жижигхэн хот бол биш. Нэг тийм дундын хот байдаг байгаа. Бороо туслаад шүү дээ. Тэгэхдээ надад Kaufland яг ингэ санагддаг. Нэг тийм арай сүүлийн үеийн дэвтэр хот юм шиг санагддаг гэх юм уу? Хай сайн байна уу? Би гараа юундаа хийцэн цүнхрэндээ хийцэн тэгвэл цуганд сууж буугаад байж явах жоохон хэцүү байсан болохоор. За одоо биднэрт дахиад 30 минут байна. Тэгээд тэр хооронд бүгдээрээ
Энэ хавар жоохон алхаатай. За энд болохоор манай мужийн номын сан байна. За хэрвээ та Германыг дандаа хуучны барилгуудаар нь төсөөлж ивэл андуурсан байна. Ер нь бол яг нь дийлэн хот нь хуучны барилгатай л да. Гэхдээ бас зөндөө хотууд нь ямар амар шалгалж байна. Зөндөө хотууд нь юутай орчин үеийн барилгатай. За ингээд энд бол миний ингээд ирэх жил сурахыг хүсэж байгаа сургууль харагдчихжээ. Энэ болохоор Berufsschule байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Ausbildung хийгээд тэгээд хажуугаар нөгөө нэг сурдаг сургууль нахгүй юу? Тэр сургуулийг та хэд харуулж байна? За би өмнөх влог дээр машины дугаар ярьсан. Энэ бол Тигр газар машин байна. За тэр хаатлах нь манай Koblenz машин байна. За энэ эмсэгт нь байд эмс машин байна. За ер нь бол манай Koblenz нэг юм хөө MY гэдэг нь Mein Koblenz гэдэг нэг жижиг хэсэг байгаа. За ингээл уушаага гарах юм бол юу байгаа? Schloss байгаа. Тэгээд Rhein мөрөн байгаа. Тэгээд тэр Rhein-аас дээшээ алхахаар болохоор Deutsche Eck байгаа. Eck-ээс цаашаа алхахаар болохоор Main мөрөн болдог байгаа. За энэ хээ болохоор хаусны машин байна. Би ер нь бол одоо ингээд энэ авийнхаа бол машинуудыг бол ингээд одоо мэддэг болсон. За одоо ингээд улаан цамд гарсан ингээд хотын нууд нар хуцаа бариад бичлэг хийгээд цэг баан автаар ирж байна. Тэгээд ороод суужээ. Тэгээд за тэр Bahnhofын цааталтайгаа юуг бас харуулж иршлээсэ. Тэгээд ороо гадаа яж төгтөн байгаа би жоохон дараад байна намайг ойлгоорой. Баалч гэж. Сонсогдож байгаа гэж бодож байна. Тэгээд цуундаа суудсан. Би 2 давхар суусан. Энэ цуг 2 давхар авахгүй. Тэгээд Германы цугны нэг амар юм цэнэглэгчтэй. Утасны цэнэг дуусах юм бол цэнэглэж болно. Тэгээд одоо яг гэ даарч марч эхэлж байна. Тэгээд би одоо Bahnhof дээр хүмүүс ямар хөө байгааг харуулъя. Одоо 5 минутын дараа хөдлөх гэж байна. За хүмүүс нэг иймэрхүү байдалтай л. Би нэг иймэрхүү байдалтай хэрвээ идэж уух юм гэх юм бол ингээд дэлгэж юугаад идэж уугаа сууж болно. За тэгээд бай. Ich wiederhole, in den Zug von Menschenexpress Tag einer Mann verpflichtet. Vielen Dank für Ihr Verständnis. You know what? Love is high pressure thing in my life. What you think? Have you ever loved Nächster someone? Halt, Oberliga. Love is not a just like you. Барта байж байгаа паниктэй аачлалтаараа аль нэгэн харамсаж болохгүй гэж үргэлжлэдэг хариуд нь илүү их хичээдэг дандаа сайхан байдаг хүн гэдэг сайн хүснэ. Türe schließt. За. Найзуудынхаа юунд ирсэн. Geschwister-Scholl-Straße, Ausgang. Türe öffnet. За. Türe schließt. Манай эдийн хот бол нэг иймэрхүү. Яг дөнгөж ихтэй Bahnhof-ийнх нь юунд л да. Энэ бол тэгээд манай хоёр болохоор би өмнөх влогоор хайлтыг яриад өнгөрсөн. Их сургууль сурдаг. Энд тэгээд кампус нь энд байдаг болохоор энд амьдардаг.
Тэгээд окей, за байж байгаа юм нахаа. Ингэхгүй бол надад жоох ингэж барьж явахад хэцүү байна. Яг ингэж нэг их яг таг ихцгэн юм ингэж барьж яваад байгаа байхгүй би. Би өмнөх лагаар энэ томнуудыг ингэж нөгөө төрсөлийн лагаар энэ томнуудыг харуулъя гэсэн чинь харуулж чадаагүй. Тэгээд 59 гээд автобус ирнэ. Одоо хэдэн минутын дараа ирнэ. Тэр болтол энэ хавар жоохон алхах чи. Өчигдөр нэг Германы хөл бөмбөгийн баг юмштай тоглосон юм шиг байна. Тэгээд нэлээ энэ тэр үгээр баха ийм дөрөгсөн наригдсан гэсэн хүмүүс байгаад байх шиг байна. Би нэрээ дэлгүүр ормоор бах юм. За манай хамбай ихлэ дэлгүүрээ маптаж хараатай. За тэгээд буцаад уулзъя. За дэлгүүр хайсан чинь дэлгүүр рүү явахаар оройтхан байна. Ийшээгээ ороод юу хараатай. Хай. Одоо би сая явуулна 50-аас автобусан суух хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь дэлгүүрээс юм авчаад орё гэж бодоод ингээд айлд очиж зүгээр очивол муухай штэ. Тэгэж бодоод би юм авах гэж зогсчихсон чинь автобус явчлаа. Тэр нөгөө касныхан хүн амар удаад тэгээд амар юу яагаад shit би тэгээд одоо алхах хэрэгтэй болсон. Гэхдээ би алхахтаа зүгээр алхахгүй. Замаараа дэлгүүр орчих шиг угаасаа нэг талхаах гэж байгаа юм чинь. Тэгээд Германд ингээд тавилгаа шууд гаргаад тавьчихдаг. Тэгээд ингээд хэрэгтэй хүмүүс нь ирээд авчдаг аахгүй юу. Тэгээд эдний юу болохоор нэг тийм амар том хот биш. Хөргөн жижигхэн юм сонон хот гэх юм уу. Тэгээд гэтээ амар хөргөн байлга байлгахтай заяа. Би ингээд танаас явангаа харуулчих. 50-53 гинэ. Тэнд харагдчих юм гэж. Яаж би ингэж харууллаа. 50-53 гинэ. Манай гэр бүлийн утасны дугаар 50-53 баггүй юу? Тэгээд за нэг тиймэрхүү тэгээд нэг юм яг урд орсон чинь хаалгана гоож өдөр. Тэгэл одоо алхахаар болчихлоо. Тэгээд энэ хавийн яг энэ хавийн байрлагнууд нь болохоор амар юм орчин үеийнх юм байна. Яг одоо ингээд миний ялгаж байгаа энэ хав. Тэгээд өөдөөс намайг тусад гараад ирэхгүй бах та. Тэгвэл би баярлалаа. За тэгээд дэлгүүр рүү орж байгаа хүмүүс бол очиж байгаа бичлэг хүргэлээ. За баяр таа.